Сайн байна уу? Та бүхэнд Японы ажлын визний талаар товчхон танилцуулга хүргэе. Бичгээ дуусна сонсоорой. Япон улс руу зорчих зорилгоос нь хамаарч виз нь маш олон төрлөөдөг. Жишээ нь Японд хөдөлмөр эрхлэхээр ирэх гадаад иргэдэд олгодог визний төрөл бол ажлын виз юм. Ажлын виз нь мэргэжлийн ур чадвар, туршлага, боловсролтын суурилан хэд хэдэн төрөл хуваадаг. Жишээ нь зөвхөн ихтэй сургууль төгссөн хүмүүс мэргэжлэрээ ажиллах боломжтой үндсэн ажилтны виз. Тусгай ур чадварын шалгалтанд тэнцсэн хүмүүс хамрагдах боломжтой тусгай ур чадварын ажилтны виз. Ур чадварын дарлагжигч буюу гэрээт ажилчин гэсэн гол 3 төрлийн виз байдаг. Манай байгууллагын хувьд Япон улсад үндсэн ажилтан болон тусгай ур чадварын ажилтнаар ажиллах боломжоор хангдаг. Эдгээрийн дундаас үндсэн ажилтны виз нь хамгийн дохтууртай, өргөн боломжтой виз бөгөөд хугацааг нь тогтмол сунгах боломжтой, гэр бүлээ даатгах боломжтой, цалин өндөр, орчин нөхцөл дохтууртай, суралцах болон мэргэжлээ дэвшлүүлэх боломжтой гэх мэт маш олон давуу талтай. Үндсэн ажилтны тавигдах шаардлага бол ихтэй сургууль төгссөн байх, Япон хэлний N3 болон түүнээс дээш түвшинтэй байх, удаан хугацаагаар ажиллаж карьераа өсгөх хүсэл эрмэлзэлтэй байх гэсэн шаардлагууд тавигддаг. Хэрвээ та Япон хэлгүй бол манай байгууллага анхны шатнаас нь дунд шат хүртэл ичимжүүлсэн хөтөлбөрөөр чанартай боловсрол олгоно. Эдгээр шаардлагуудыг биелүүлсний дараа үндсэн ажилтны ярилцлаганд бэлдэж орно. Ярилцлаганд тэнцсэн гэсэн хариу аваад визнийхээ материалыг бүрдүүлэх бөгөөд 3-4 сарын хугацаанд оршин суух зөвлөөр гардаг. Үүний дараа виз мэдүүлгийн төвд визээ мэдүүлээд ажлын 5 хоног хариугаа авна. Ингээд Японд ажиллах нөхцөл бүрнэ. Хэрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдэм өвчлөн нэ. Япон улсаас суралцаж эх орондоо технологи нэвтрүүлэх аянд нийтцгээе.